Улсын хурлд гарчсан намын бүлэг шаардлага. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны наримчгийн дарга Бямжаргал нь 2026 оны 4-р сарын 9-ний өдрийн Улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Улсын хурлын гишүүн Жаргалангийн асуултад зохих ёсоор хариулахын оронд түүнийг илтэд гүтгэн доромжилсон үйлдэл гаргасан нь төрийн албаны ёс зүй, хууль дэвтлэх зарчимд ноцтойгоор харшилж байна. Тус үйлдэл нь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8-р зүйлийн 8-1-ийн 4-т заасан бусдын ажил хэрэгч саналыг үл хайхрахгүй байх, мошгон говьлохгүй байх, худал мэдээлэл тараахгүй байх, нийтлэг үргийг зөрчснөөс гадна төрийн албаны тухай хуулийн 36-р зүйлд заасан ёс зүйн хэм хэмжээг чамд сахих тангарагаас нятсан үйлдэл юм а. Монгол Улсын хурлын тухай хуулийн 21-р зүйлийн 21-24-т заасны дагуу холбогдох албан тушаалтан нь Улсын хуралд үнэн зөв, бүрэн гүйцэд мэдээлэл өгөх үүрэгтэй байтал Бямжаргал нь уг шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Түүний үйлдэл нь зөвхөн ёс зүйн зөрчил төдийгүй зөрчлийн тухай хуулийн 15-ын 33 дугаар зүйлд заасан парламентыг үл хүндэтгэх зөрчилд хамаарах үндсэлтэй гэж үзэж байна. Иймд дээр дурдсан хууль журмын дагуу Бямжаргалд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс улсын хурал дахь ардчилсан намын бүлэг шаардж байна гэсэн ийм шаардлагыг хөргүүлж байгаа.